Улсын дөрөвдүгээр зээлгийн захиалгыг орон нутгийн хөдөлмөрчид баяртай хүлээн авч идэвхтэй оролцлоо. Өдгий сайхан эх орны минь сүрдэг хангаан улсын оргид жилийн дөрвөн өдрөд мөнгөн цагаан цасаа мөнхөг ялуулж байдаг отхон тэнгэр бол далайн түвшнээс дээш 4,000 м өргөгдсөн юм а. Монголын хувьсгал залуучуудын эвлийн 12 дугаар их хурл зориулан байгалийн мэргэшилийг зориг хүч, мэдлэг туршлагаараа ялан давж өндөр сардгийн энэ оргил дээр гарахаар зориг ахлагчтай залуу уулчид аялан очлоо. Тунгалаг нарны гэрэлд ялгам туяа засруулсан мөсөн болор оргил нь гайхамшигтай гоёмсог харагдах энэ ууланд авирахаар зориг сэргэлэн залуу уулчид бэлтгэж байна. Ирхчлөө зол зэргэлэнт манай залуучууд биеийн тамир спортын ажил багтан дурддаг юм а. Зориг хатуужилт уулчид залуучууд зорьсондоо хүрэхээр ууланд нь 3 үзүүртэй төмөр хүмүүс хадсан гутлаа өмсөд хүчит булчин, болгоомж, мэдлэгтэй хатуу итгэж ихт цагчин элгэн хатууд авирч эхэллээ. Отхон тэнгэр уулын өрөөд өгсөн авирч байна. Уулчид чигээ өөрчлөн баруун тийш чиглэж их зөндөр хадан хилсааны ирмэг дээр гараад шууд өгсөж явлаа. Энэ зам бол залуучуудын сонгож авсан ашигтай зам юм а. Ингэж урагшлаж байсаар мөнгө цасны хормой төрлөө. Залуу уулчид зохион байгуулалттай хэсгээр тасран тооны дүү даацтай шилэн утсаар хийсэн овсоор бие холбоод мөс хаглагч, мөсний хадаас алах зэрэг багаж хэрэгслээ аюул тохиолдолд хэрэглэхэд бэлэн болгож гартаа бариад өнгөцхөн застай мөс туулууд аажин болгоомжтой авирч явна. Хэдхэн алхаадл хүмүүр хөдөлгөөнгүй зогсож мөс хаглагчаараа цасан бүрээстэй мөсийг ухаж гаргасан шатаараа урагшилсаар байлаа. Байгалийн бартаасаадыг зориг хатуужилтаа дууссан эрэлхэг уулчид отхон тэнгэрийн оройд гарлаа. Улсынхаа төрийн далбааг босгож мөнгө цаст энэ оргилыг инх тайвны оргил гэж нэрлээд цэнхэр тагтааны дүрстэй инх тайвны далбааг мандууллаа.